Бурхан багшийн их дүүчин өдөр буюу Бэлгийн тооллын зуны тэргуун сарын 15 өнөөдөр тохиож байна. Бурхан багшийн их дүүчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртегээс тэмдэглэн ирсэн. 1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас Бурхан багшийн их дүүчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлсэн байдаг. Харин манай улс 2019 оноос Бурхан багшийн их дүүчин өдөр буюу зуны тэргуун сарын 15-ыг баярын өдөр болгон бүх нийтээр амардаг болсон. Тэгвэл мөн энэ өдөр Энэтхэг улсад байдаг Японы сүмээс Бурхан багшийн их дүүчин өдрийн хүндэтгэлийн жагсаал боллоо. Жагсаалд Япон, Солонгос улсын лам нар нэгдэн жагсаж их дүүчин өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ дүүчин өдрийн үйл явдлыг Гандан тэгшлэн хийдийн Энэтхэг улс дахь Монгол сүм Бат цагаан дуганыг хариуцсан Эрдэнэ улган лам ирүүллээ. Та бүхэнд Бурхан багшийн их дүүчин өдрийн мэндийг хүргэе. Номын буян хурах болтугай.